Японы засгийн газраас манай оронд 250 км давхар хүчилттэй зам тавих буцалтгүй тусламж олгохоор боллоо. Зам засварын тендерийн материалыг шалгаруулахаар Японы засгийн газраас төлөөлөгч иржээ. Тэгэхээр нь шүү дээ. Эндээс энэ хүртэл 250 км зам тавина гэдэг байгаа байхгүй юу? Энэ ажлыг авчих юм бол манайх бүхэн жилийнхээ ажлыг очлоо гэсэн үг. Тэгэхээр чи их мэдэлтэй албаш тэгэхээр өөрөө тоож очиж болцох хэрэгтэй. Ер нь бол манайх жижиг байгууллага учраас авах магадлал бага шүү дээ. Тэгэхээр олгогдох мөнгөний нэг 10% өгнө гэж хэлээ. Яг зөв. Маргааш яам дээр ирнэ гэж л тэр хүн. Ерөөсөө тэр үеэр намдаж очиод уулзах цаг тохирч. Энэ ажил угаасаа манай ч ашигтай тэдний ч ашигтай юм чинь тий. Тэрс. Энэ үйлдэл нь авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 16 дугаар зүйлд заасан гадаадын төрийн албан тушаалтан болон олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуйлдах авилгын гэмт хэргийн шинжилгээ байна. Монгол улс авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийг 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр соёрхон баталсан болно. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-т Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ хэмээн заасан байдаг. Авилгын гэмт хэргийн талаарх мэдээллийг 1969 судсаар 24 цагийн турш гэрийн утасны тарифаар хүлээн авна.